худалдааг хөнгөвчлөх, худалдааг харилцан худалдааг чөлөөлөх гэдэг бас зарчмын хувьд зөв зөвтэй зүйлээ. Тэгээ Евразийн хэлэлцээр дээр бас анхаарах хэдэн зүйлсүүд тодруулах зүйлс байна. Яг одоогийн нөхцөл байдал дээр харахад Оросын холбооны улс, Монгол улсын хооронд худалдааны экспорт импортын харьцаа 25-ыг харьцах нэг байна уу? Харьцаатай. За манайхаас гарч байгаа зүйлгүүл нэг жонш моншхон болсон $100 сая зүйл байдаг. Яг энэ хэлэлцээрийн дараа 3 жилийн дараа тодорхой би энэ 2 сайдыг бүр албан ёсоор ингэж энэ микрофонд үлдээгээч гэж хүсэж байна. Энэ харьцаа болоод энэ гадаад худалдааны дүн тэгээд энэ харьцааг яаж төсөөлж байгаа вэ? Эдийн засаг юм чин тоогоор үр дүнгийн асуудал тоогоор мөнгөн дүнгээр яригддаг байх ёстой байх. Тэгээд энэ хэлэлцээрийн хувьд цаг хугацааг ер нь оновчтой гэж бодож байгаа юу? Одоо цаг хугацаа нь зөв үү, мөн үү? Манайхан бэлэн байгаа юу? Үнэхээр тэр таны хэлээд байгаа тэр экспортод бэлэн байгаа гэдэгт та итгэлтэй байгаа юу? Би хэдэн сарын өмнө ойлгохдоо таны хүнсгэл аж ахуйн сайдын ажил хийж байхдаа энэ хэлэлцээрийг дэмжихгүй байгаа гэж би тухайн үед би ойлгочихсон. Тэгээ өнөөдөр өөр ажилд очихоор зөв болчдөг, өмнө өөр салбар хариуцж явахлаа буруу болчдөг. За энэ дээр бас нэг тайлбар хэлээч. Тэгээ ер нь цаг хугацааны хувьд гэдэг нь яг өнөөдөр над дотоодын аж ахуйн нэгжүүд чинь нийт аж ахуйн нэгжүүдийн чинь 70% нь өнөөдөр тийм их экспорт их олон долоо юмны чадвах нь байна уу? Одоо бүгд бараг 70% татврын өрөнд орчихсон, үйл ажиллагаанд доголдчихсон. Одоо тэгээ он гарангууд гаднаас хэмд бараа бүтээгдэхүүн ороод ирэхэд тэр их сайхан өрсөлдөө нэг олон зүйл чинь экспортоо хийгээд явчих чинь яг амьдрал дээр ямар байна уу? Энэ өөрөө нэг тийм нэлээд тийм өндөр төлбөртөө хичээл болоод тойрчих юм биш үсттэй, нэг юм сургалт болоод тойрчих юм биш үсттэй гэж зүгээр санаа зовнил талаасаа асууж байгаа. Тэрнээс миний хувьд аль болох асуудлыг чөлөөлөх, либералчлах, өрсөлдөө нэмэгдэх энэ олон зүйлүүдийг урт хугацаанд бол зөв зөвтэй зүйл гэж боддог. Харин яг одоо богино хугацаанд одоо үр дүнгийн хувьд одоо цаг хугацааны хувьд наадах чинь хэр зэрэг оновчтой зүйл вэ гэдэг дээр л таныг нэг тодорхой тодруулга өгөөч. Тэгээд тэр 25-ыг харьцах нь нэг харьцаа, энэ экспорт импортын харьцаан дээр 3 жилийн дараа ер нь мөнгөн дүнгээрээ болоод энэ харьцаан дээр та нар ямар тооцоолол хийж байгаа вэ? Улсын хурлын гишүүн Чадамбын 2 сайд. Нэгдүгээр таны байр суурь. Гэрээний хэлцээрийн явцад хүнс үдээч хөнгө үйлдвэрийн салбар зарчмын 23 төрлийн бараан дээр маргаан үсгсэн. Энэ яагаад гэвэл их хурлаар батлагдсан хүнсний хувьсгал, цагаал хөтөлбөрийн хүрээнд бодлогоор дэмжиж байгаа салбаруудыг холбоотой гайл тарифын асуудал туссан тул гэж. За энэний үр дүн гарсан. Бид 8 бараан дээр асуулт саналыг зөвшөөрүүлсэн. 11 бараан дээр нь буулт хийлгсэн. 4 төрлийн барааг чадаагүй. Тэр ямар 4 төрлийн бараа байна гэвэл одоо йогурт, амтж жигнэмэг, өрмөнцөр, эрдэс тус гэсэн 4 төрлийн бараан дээр тарифын хамгаалтаа бид авч чадаагүй. Гэхдээ гол үндсэн бараан дээрээ бид хамгаалтуудаа хийж ялангуяа өндөгний асуудлыг хурц байсан. Энийг бид нар зохион байгуул зохицуулж чадсан. Улаанбуудын квотын асуудал байна, зохион байгуул зохицуулж чадсан. Архины асуудал байсан, пивний асуудал байсан. Гэх мэтлэнгийн дотоодын үйлдвэрлэл нэлээд бэхжсэн салбаруудынхаа гол хамгаалтаа авч чадсан. За нөгөө талаас цаг хугацаа бэлэн үү? Яг одоо цаг хугацаа нь ирж байгаа гэж бодож байна. Өнгөрсөн 3 жилийн энэ олон ихний төрөний хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг одоо 3.5 сая хүнийхээ зах зээлд ханж эхэлж байгаа. Монголын аж ахуйн нэгжүүдэд шинэ зах зээл хэрэгтэй. Тэр зах зээлийг нээж байна. 200 сая хүний зах зээл нээгдэнэ. Уламжлалт 90 оноос өмнөх манай гол харилцаа эдийн засаг худалдааны 90% харилцаа явж исэн гол түнш орнууд буюу сэрүүн бүсийн 200 сая хүний зах зээл. 10 тэрбум долларын манай ижил төстэй барааны импорт хийж байгаа зах зээл. Өнөөдөр хүнс үдээч хөнгө үйлдвэрийн салбар 1 тэрбум долларын экспорт хийдэг болсон. Ноолуурныг 500 сая гарах байх, мах одоо 300 сая даваад гарч байна. За бусад төрөл нь ороод 1 тэрбум руу тэмүүлж байгаа. Энэ бид тэр 10 тэрбумын зах зээл дээр л өрсөлдөнө. Харьцангуй үндэсний үйлдвэрүүд шинжилэлд технологийн өөрчлөлт, олон улсын чанар стандартыг нэвтрүүлэх, сав баглаа бодлоо өөрчлөх гээд энэ цогц асуудал үндсэндээ богино хугацаанд бид хийсэн.
одоо зах зээл рүүгээ тэмүүлнэ. Өрсөлдөөнд орно. Энэ зах зээл дээр бид нар өрсөлдөж гарч чадахгүй бол дараагийн бусад зах зээл гаргахад хэцүү. Тэгэхээр зайлшгүй өрсөлдөөн буюу нэг талаасаа өргөн боломж гэж үзэж байгаа. Энд нийт гарч байгаа 367 төрлийн барааны 97% нь манай хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн бидний хийх ёстой бараа гарч байгаа шүү. Нөгөө талаас импортын 367 төрлийн барааны 62.7% буюу 230 ширхэг бараа хүнд үйлдвэрийн бараа. Бидэнд хэрэгтэй машин, механизм, тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл эрчим хүчний одоо олон төрлийн нэр төрлийн бараа буюу бидний үйлдвэрлэдэггүй энэ бараагаа хямдруулах бодлого. Хөнгөн үйлдвэрийн химийн одоо бүтээгдэхүүн 43 ширхэг бараа байгаа. Газар тариалд өргөрлөж байгаа бордоо, тесрэх бодис, малын одоо вакцинууд, эрүүл ахуйн салбарт эмнэлгийн салбарт хэрэглэж байгаа шингэн витаминууд. За тэгээд Монгол улсад үйлдвэрлэдэггүй өртгийг нөлөөлж байгаа бараануудыг нэлээд оруулж өгсөн. Нөгөө талдаа бид нар боломжоо олж авна. Нөгөө талдаа бид бас үн унгаана. За хүнсний төрлийн 94 ширхэг бараа байгаа. За ийм л өрсөлдөөн болно. 94 төрлийн бараа нь Монгол тарьдаг, ургуулдаг, бий болдгоо одоо элсэн чихэр мэтийн ийм бараануудад бид зах зээлээ тавьж өгнө. Ингэснээр барааны сонголт нэмэгдэнэ. Үнийн өсөлт багасна, инфляц буурна. За цогт хөрлөгийн шүүн тодруулъя.